Өнөөдөр Монгол улсад хүүхдийн төлөө гэх төрийн болон төрийн бус өчигдөрчнөө байгууллага байдаг. За мөн дээрээс нь мөнгөгүй гэдэг зовлонгоос нэг үе бодвол салсан. Гэтэл бодит байдал дээр хүүхдийн цэцэрлэг, төрөх хэмлэг гэдэг нөхцөл байдал ямархуу байна гэдээ аваад үзэх юм бол эмгэнэлтэй дүр зураг харагдаж байгаа. За цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхэд уг нь цэцэрлэгт явж байгаа хүүхдтэйгээ яг ижилхэн эрэгтэй төдийгүй цэцэрлэгт хамрагдахгүй үлдснээр эрхэн зөрчигдөж байгаа гэдгийг хүүхдийн төлөө газрынхан хүлээн зөвшөөрч байна. За харин өнгөрсөн хугацаанд яг энэ асуудал руу чиглэсэн ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ гэдэг асуултын хариултыг өнөөдөр сонирхлоо. Манайх бол үндсэндээ тэр хүүхдийн эрхийг хангуулах тал дээр л ажиллана. Сурах боловсрох тэр эрхийг хангуулах тал дээр л ажиллана үүргээрээ. Тэгэхээр энэ өөрөө нөгөө түрүүний яриад байгаа гэр цэцэрлэгийн асуудал байгаа байхгүй. Энэ дээр боловсролын яамтай хамтрах энэ тал дээр л ажиллана. Тэрнээс яг чиг үүрэг гэж бас нэг юм байна л да. Яг энэ бол гинт шинэ гараад ирсэн асуудал өмнө ч гэсэн тэгээд байсан асуудал шүү дээ хүүхдүүд ирэхэд зөрчигдөд. Өмнө нь та бүхний зүгээс ямар ажлуудыг зохион байгуулж ирсэн бэ яг энэ чиглэл? Өмнө нь бид нар бол нөгөө эцэг хүүдүүд юу өгдөг дандаа зөвлөгөө мэдээлэл бас их өгдөг. Манай хүүхд дүүргүүдээр бас хэлцүүд байна одоо нэмэгдэж байгаа. За аймагуудын манай хэлцүүд байгаа. Энэ дээр яг нөгөө гэртээ хүүхдээ хараа сууж байгаа эцэгчүүдэд бол зөвлөгөө өгдөг. 0-6 хүртэл насны хүүхдүүд энэ стандарт байгаа штэ. Тэр стандартын дагуу бид нэр хөнгөвчлсөн тийм сургалтууд их хийдэг. Хүмүүс бас нэлээд хамрагддаг. Тэгээ энүүнийг одоо гэр цэцэрлэг гэдэг маань нэгтгэх гээд байна л да. Тэгэхээр бид нэр энэ чиглэлээ улам сайжруулах, арга зүйгээ сайжруулах тал дээр л ажиллана. Жид хичнээн сургалтыг зохион байгуулсан хичнээн эцэгчүүд хамрагдаж байна. За ерөн зүгээр жишээ нь өнгөрсөн жил налах дөрөвт гэхэд бид нэр 0-6 хүртэл насны ялангуяа нөгөө эмзэг бүлгийн хүүхдүүд гэхэд нэг 300 гаруй эцэг нэг удаад 25 хүнээр байдаг. Тэгээ 10 хэдэн удаад сургалтаар явсан. Тэгээ энэ бол ямар нэгэн өлөн төлбөргүй байдаг. Бид нэг боломжоор л одоо нөгөө албан бус сургалтын төвүүд шүү дээ. Эднэртэй хамтарч ажилладаг ийм хэлбэрээр л явж байгаа. Тэгээ энэний бас яг үр дүн байдаг. Хүүхдийн нас бие хөгжлийн онцлогуд байна тийм ээ. Энэнийг эцэгхүүд өөрснөө мэддэггүй. За зарим нэг нь бүр өөрөө хүүхд мөртлөө хүүхдтэй болсон хүүхдүүд байдаг. Жишээ нь алайхад гэхэд нөгөө уул уурхайг дагаад тэнд хүүхдтэй болсон тийм жоохон хүүхдүүд ээжнэр байгаа. Тэгээ энэнийг төрийн бас байгууллагуудтай хамтраад бид нэлээд хэдэн сургалт хийсэн. Та эцэгээ хөгжүүлэхэд хүүхдээ хөгжүүлэхэд эцгийн мэдлэг дадлыг сайжруулах гэсэн юм сургалтууд явж байгаа. Энийг одоо сайжруулна да. Гэхдээ стандартны дагуу.